За орой минь үзэгчтэй Монгол улсаа хөгжүүлэх ток шоу эхэлж байна. За Монголын улс төрийн хоёр том хүчний нэг гэгддэг ардчилсан нам одоо өнгөрсөн сонгуулиас хойш өнөөдрийг болтол намын даргагүй за үндэсний зөвлөлт хорооныхоо хурлыг одоо удаа дараалан хойшлуулсан ийм байдалтай байгаа. За тэгвэл энэ улс төрийн том хүчин гэгддэг ардчилсан намд үүсэж байгаа нөхцөл байдал за юунаас болоод өнөөдөр намын даргагүй үндэсний зөвлөлт хорооны хурлаа хийж чадахгүй өдийг хүрсэн. За түүнчлэн өнөөдөр улс орны нөхцөл байдлын энэ асуудлаар бид ярилцахаар улсын хурлын гишүүн Лувсан Ундангийн болдыг өнөөдрийн дугаартаа урьсан. Танд үзэгчдийнхээ өмнөөс энэ өдрийн минь төргий. За тэгэхээр энэ ардчилсан намын нөхцөл байдал бол өнөөдөр олонний анхаарлыг татж байна л да. Одоо 20 гаруй жилийн түүхтэй Монголын улс төрийн хоёр дахь том хүчин гэгддэг энэ нам өнгөрсөн сонгуулиас хойш ингээд уг нь байгаад идэг. Тэгсэн мөртлөө одоо удирдлага байхгүй айлаар бол өрхийн тэргүүнгүй ингээд өдөө хүртэл явлаа да. Тэгэхээр энэний нөхцөл шалтгаан юу юм бол 4 сар гэдэг бол багагүй хугацаа л да. Ардчилсан нам одоо өнгөрсөн одоо ардчлалын 26 жилд асар их дурдсамыг туулж их зүйл үзлээ тийм ээ. Одоо сонгуулийн ялалтууд энэ намыг одоо жинхэнэ улс төрийн өндөрлөлд гаргаж ирж байлаа. Сонгуулийн ялагдлууд нь энэ намыг бодит төрсөн дээр нь буулгаж зайлшгүй шинжилгээг хийгдэж байсан тийм ээ. Жишээ нь одоо 92 онд одоо шинэ тутам байхдаа сонгуульд том ялагдал хүлээж ингээд одоо бид бол зүгээр дээрээ нэг тийм бужигнах биш. Бүр үндсэн одоо бүхэд одоо нутаг дэвсгэр дээр улс орон даяараа энэ намаа зохион байгуулалттай гэж том шинжилгүүд хийжсэн. 2000 онд бол бутраад одоо хүн болгонд нэг том лидер, том практиктайгаар ингээд задраад эргээд сонгуульд тэгдүн аваад тэгээд эргэж нэгдээд ингээ өнөөдрийн энэ төрхтөө ардчилсан нам бол бий болоод явсан л да. Тэгээд 2000 оны шинжилэл ингээ өнөөдөр дуусчих юм байна л да. Ерөнхийдөө нийлэх юм, нийлэхгүй юм гэж бас байдаг юм байна л да. Тийм ээ. Нийлж байгаа, эвлэрж байгаа нэрэн доор тийм зөв бус тийм ээ. Яавч бол ардчилсан нээлттэй шудраг нийгэмд тэр ёсон нийцэхгүй тийм зарчим дээр нэгдэх юм бол энэ болдгоо маа гэдгийг энэ удаагийн сонгуул харуулж байна. Энэ сонгуулиас хойш үйл явц харуулж байна. Сонгуульд үзүүлж байгаа дүн. За дээр нь орон нутгийн сонгуул дээр тэр дүн бол одоо ингэ нам шинжигдэхгүй бид хэрэлдэхгүй. Одоо гадна талдаа одоо жүжиглэе гэж улаан цай хэлээд хурлаа хийхгүй даргаа томилохгүй ингэж байсараад орон нутгийн сонгуул дээр бүр тэрнээсээ модон авлаа шүү дээ тийм ээ. Энэ бол үнэхээр одоо энэ нам бол өнөөдөр одоо жинхэнэ одоо яг ард түмний захиалгаар намын гишүүний захиалгаар жинхэнэ шинжилгээ хийхгүй бол өшөө цаашаа бүр маш одоо иммунитет хувь зай хүлээж байгаа гэдгийг одоо баталж харууллаа л да. Та түрүүн хэллээ л да. Ер нь ингээд одоо зарчим дээр тохироогүй өөрөөр хэлэх юм бол одоо нийлэхгүй тухай гэд. Тэгээд яг тэр нь одоо гол тэр та бүхний нэгдэж чадахгүй байгаа юм нь юу юм бэ? Гэхдээ энэ нам бол ерөөсөө тийм улс төрийн одоо юу гэдэг мухардл тэгээд зөв бус одоо юу гэдгийг нэг тийм дотоод ардчилалгүй тийм ээ барьцаалагддаг, худалдагддаг, өмчлөгддөг энэ альва нээлттэй олон түмнийг араасаа дагуулах хэрэгтэй улс төрийн хүчин байх хэрэгтэй шүү дээ тийм ээ альва энэ төрийг бүрдүүлж байгаа улс төрийн хүчин тэр зарчмаа хэрэгжүүлж чадахгүй удаж байгаа байхгүй. Тэгээ тэрний үр дүн гэж өнөөдөр бол илэрхий одоо нэгэнт ард түмэн дүнгийн тавьчихсан одоо бол энийг бид нээлттэй элдод яриад өөрчлөлтүүд хийх ёстой. Цаана одоо яг тийм боловч наана бол одоо ардчилсан. За манайх одоо их ардчилтаа учраас өнөөдөр одоо гişүүд нь ил тод үгээ хэлдэг дотроо ингээд ил цагаан байдаг хуваагдал нэгэд ярьж тайлбарласаар бас нэлээд хугацаа өнгөрлөө шүү дээ. Гэтэл яг мөн чанартай бол яг тийм байж чадаагүй юм байна тийм үү? Тийм ер нь бол яг үр дүн дандаа эсэргээр тийм ээ. Тэгэд дуурсан, эсэргүүцсэн юмыг бол ил тод хэлсэн. Тэр гişүүдээ бол шахаад хавчаад ер нь бүх талаар одоо хүний ёсноос гадуур нөхцөл байдал байлгаж байгаа л ингээд мохоогоод авдаг да тийм ээ. Тэгээ эн чинь өөрөө болохгүй тийм ээ. Одоо бол нам гэдэг бол тийм ээ. Тэрс мэ ардчилсан нам гэдэг бол энэ нийгмийг өнөөдөр хөтлөөд, мандайлаад, хушуучлаад хүн болгоны зүрх сэтгэлд очих хэрэгтэй юм байхгүй. Тэгээ энийг биш болгочихж байгаа байхгүй. Тэгээ энийг л одоо өнөөдөр ярих цаг нь одоо болсон юм уу гэж харагдаж байна. Ардчилсан намд ер нь эрх мэдэл зөгтөхгүй гэж нэг хэсэг нь дүгнэдэг. Өөрөөр хэлбэл одоо сонгуульд аваа амжилт үзүүлээд эрх бариад ирснийхээ дараа одоо ёс юм шиг дараа нь ингээд дараагийнхаа одоо ялагдлын суурийг өөрсдөө тавьж эхэлдэгэ гэдэг. Тэгээд тэр л түүх өнөөдөр давтагдж гэнэ үү гэж харах хүмүүс ч байна л да. Үнэхээр ардчилсан нам нэг тийм эрх мэдэл биш зүгээр сүр хүчинд л байнга байж ивэл зохих юм биш үү? Ардчилсан нам харин чундаа засаг хамгийн зөгтөг байхгүй.
Яг ардчилсан нам засгалж байгаа үед хичнээн гадаад дотор нөхцөл хэцүүч дандаа өөдрөг шийдвэрүүд тийм ээ. Дандаа улс орныг хөгжүүлэх одоо үнэхээр том тийм өсрэлт хийгддэг. Энэ бол зөвхөн ардчилсан нам юм. Өнгөрсөн одоо 4 жилийн ингээд дөнгө бид нар яриад байгаа шүү дээ. 80 жилийн зам барилаа тийм ээ. 20 жилийн байшин барилаа гэдэг энэ зөвхөн тэр талаас биш. Ерөөсөө нийгмийн том шинжилгүүдийг хийдэг. Гэхдээ бид яг нэг язгуур дээр нь за ерөөсөө том ялагд хүлээнгүүтээ сандраад зарчимгүй том нэгдэл хийцэн. Тэгээ тэр дотроо бол яасан гэхэлээ за тэгээ нэгдэж л байвал гээд үнэхээр тэр бүр байж болохгүй тийм ёс суртахууныг хүлээмжшүүлсэн байхгүй. Тэгээ энэ намын чинь ингээд бүр доотлолт нь хувьчлаад, өмчлөөд, дээрэмдээд, хулгайлаад, барьцаалаад тийм ээ. Ерөөсөө байж болохгүй, улс төрийн намд байж болохгүй ийм юмний одоо эхлэлийг тавьчихсан чинь энэний үр дүн дандаа ингэж буудаг юм байна л. Дандаа засаг гаргахлаар хамгийн бол бүтггүй тестүүд тийм ээ тендер, албан тушаал, 8 ийм юмудаа бол чирээ дагаад ороод ирдэг. Эргээд нийт намаа эвгүй байдалд оруулдаг тийм ээ. Эргээд доторх тэр ажиллаж байгаа хүн болгоныг тийм ээ ямар нэгэн тийм одоо өөртөө ихтэй тэр сайн сайхан юм төлөө гэж явахдаа ирмэлцтэй мохоож идэг. Тэгэхэд маш буруу юм өнөхөд манай нам дотор өнөөдөр орсоор ирсэн юм л да. Энд бол бид нар бүр ил тэмцэж болдог. Ил тэмцтэй намаа муусан гэдэг алчих гад байдаг. Ахтвал энэ намаа муулахаас үүдэж байхгүй. Гэхдээ муулахгүй байсараа бүр амар үнж шүү тийм үү дээ. Хизээч ардсан нам сонгуульд тийм ээ ийм одоо хэмжээнд бол унах ийм нөхцөл байдал хизээ энэ сүүлийн 10 жилд байхгүй болсон байхгүй. Гэхдээ энийг чинь бол ардын хүлээмжшүүлэхгүй юм л да. Яг энийг бол бид нар яаж нуухад гадна талдаа одоо сайхан байна гэдэг мэддэг юм байна. Ардмыг бид нар тэнэг гэж бодож болохгүй болчиход байгаа. Тэгэхээр энийг бас яг ингээд сонгуулийн дараа удаа дараалсан ийм ялагдлын дараа биш. Өмнө нь одоо эхэлж байхад нь бас ялангуяа одоо тань шиг одоо ийм ардчлалын төлөө эхнээсээ тууштай явж ирсэн энэ хүмүүс одоо урдчлан сэргийлэх гэж хэлдэг шүү дээ тий. Нам дотор болж байгаа үйл явдлыг сүүлд нь ярих биш. Одоо өмнө нь ярих тийм боломж байгаагүй юу. Тухайлбал өнгөрсөн 4 жилд одоо тэр бүх зүйл ихтэйлээ шүү дээ. Ирэх барьж явах үедээ. Тэр үед одоо хазаарлах, тогтоох тийм боломж байгаа. Яг энэ шиг намайг барьцаалцсан. Юус хөдлөхгүй байгаа байхгүй. Яг болцоо байсан уу, хэлсэн үү би хэлсэн шүү дээ. Болцоод гаргаж байгаад хэлсэн. Би 2 жилийн өмнө дарчлалын шин төрлөг. Одоо энэ бүх юмыг хийсэн. Одоо намаа өөрчлөё, нээлттэй болгоё, залуучуудыг оруулъя тийм ээ. Намыг энэ орчин 21-р зууны нам болгоё. Ардчлалынхаа үнд зүйл, суур зархимлага очиё гэсэн баг намайг нийлж жагаад барьж зодхол алдсан. За дээр нь бол бүр болохоо за ганцаараа бол дийлдэг юм ингээд бид чинь яг ийм үзэл бодолтой манай намд тэгэхээр одоо сэтгэл зовж байгаа олон байгаа шүү дээ. Тэгээ хурлын гишүүн бид 3 4 гишүүн нийлээд тэгээ өшөө бүр өргөн хүрээнд орон нутгийн салбар байгуулад Монголын ардчлалын нэгдэл гэж санаачлал гаргаад ердөө энэний үндэс энэ шүү дээ. Хэрвээ тэр үед зөвхөн бидний хэлээд байсан тэр имийг аваад манай нам шинжилгээ хийцэн бол бид хизээ сонгол юу ялагдах тийм ээ. Бүр эсрэгээр манайх 60 70 суудалтай байх байлаа. Тэрийг л тийм ээ одоо юунд найддгийг ингээ аргалж байгаа болчихно гэдэг юм уу те. Нэг ийм нэг одоо нэг бүлэглэл өнөөдөр энэ Монголын улс төрийг барьцаалчихэд шүү дээ. Монголын улс төрийг барьцаалаад аль аль намын ингээд шийдэд шүү дээ. Одоо энийг л таслахгүй бол Монгол улс цаашгаа бол юу руу жоох бэлэн болчихлоо шүү дээ. Ардчлалын намыг өнөөдрийн энэ байдалд хүнд байдалд аваачхад гол үр гүйцэтгэсэн нэг зүйл бол энэ фракцлтаа одоо нэг удирдагч дагсан хэсэг бүлэглэлүүд. Тэгээд та бүхэн одоо таны сая энэ Монголын ардчлалын нэгдэл гэдгийг ч гэсэн анх гарч ирэхэд нь одоо ардчлалын нам дотор одоо дахиад нэг фракц гарч ирж байна. Одоо фракцт харьяалагдчих чадаагүй гомдөгсдийн одоо нэг хэсэг нь фракц агуулж байгаа юм гэж л хүлээж авсан шүү дээ. Үнэхээр энэ фракцуудаасаа болсон гэдэгтээ та санал нийлж байгаа юу? Аливаа намд угаасаа энэ олон намын нэгдэл хат биендээ ойлголцдог одоо ийм хэсэг бүлэг байна л та тийм ээ. За тэрийгээ бид нар ингээ бүр ингээд нэг тийм албан бусаар ингээд нэг тийм 8-1 гэж болгоцсон тийм ээ. За энэ дотор албан тушаал хуваарлдаг, мөнгө төгрөг, тендер, бонд хуваарлаж гэдэг юм ингээд эрх мэдэл хуваарлдаг ийм болгоо хийсэн байхгүй. Энэ нь өөрөө буруу байхгүй. Тэрнээс хүмүүс одоо сонирхлоороо, мэрэгжлээрээ тийм ээ. Үзэл бодлоороо ингээд намыг улам хүчтэй болгодог зүйл шүү дээ тийм ээ. Дэлхийн бүх ардчилсан намуудад бол дотор нь тэр намаа улам тийм ээ яг өөрснийхээ зүгээс тийм ээ. Одоо энэ намыг бол эдийн засгийн бодлогыг тодорхой явуулна гэж дотор нь бүлэглүүд байж л байдаг л тийм ээ. Ингээд тэгэхээр тэрийг ингээд бид нар зүгээр тийм галтгооны хуваалт болгоод тийм ээ ингээд тэрийг бүр ингээд хэлбэршүүлээд бүр буруу юмлаа чиглүүлээ явуулсан байхгүй. Тэгэхээр энэ чинь бид нар сүүлийн 2 жил гаруй хэлээд тэгээд бүх одоо хүмүүсийн хамгийн нийттэй Монголын ардчлал нэгдэг. За одоо ерөөсөө фракц гэж байхгүй болоо тийм ээ. Фракц байхгүй болоод яг жинхэнэ ардчлалынхаа суур зарчим үнд зүйлэн дээр очиод явъя гэд бүх их хурлын гишүүдээр гаруй зурлаад бүх намын хөдөлгөөн зурлаа ингээд явуулаа гэд. За тэгийгээд намын дараа намын хурлдаа зарласан.
бүгд арга зас хүлээж авсан тийм ээ. Ингээд манай одоо бидний санаачтай ялцсан байхгүй. Тэгтэл яасан энэ санаачтай санаачсан хүмүүс өөрснөө зайлаарай тий. Та нар бол одоо практикгүй гэсэн. А бид бол одоо энэ та наргүйгээр эндээ юм хаваадаг ийм практикууд үлдэж байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр чинь муухай үстэй тийм. Тэг чинь ямар ч тэр нөгөө нэг ёс суртахуунгүй юм очиод байгаа байхгүй. Энэ чинь нөгөө нэг зориг чинь худлаа очиод байгаа байхгүй. А тийм учраас аргагүй ихэнд тийм за тэгвэл ерөөсөө энэ дотор тийм тэр энэ практик гэж тэр юмаа татан буулгаад энэ дээр бол ингээд энэ үзэл санаар нэгдээд намаа өнөөдөр энэ шинэ 900 аваа явах энэ том бодлого тодорхойлох ийм л галтгоо. Ийм л галтгоо л байсан байхгүй. Тэгээ одоо ч гэсэн цаашаа энэний үр дүнд өнөөдөр намын шинжил хийгдэхгүй гэдэг асуудал үнэхээр яригдана. А энэний төлөө бид нар бол хүн болго энэний цаана ямар нэг албан тушаал хуваалах юм. Одоо бол бид нар харин айцгүй байхгүй. Яг л бид ямар албан тушаал хуваах юм тийм ээ. Бид ямар тендер хуваах юм тийм ээ. Бид ямар бонд хуваах юм тийм ээ. Байхгүй шүү дээ. Тэгээ одоо бол энэхээр за та нар одоо өөр сонголт байхгүй шүү тийм ээ. Энийг чинь бодоод хийгээд бичээд тийм ээ. 2000 оны одоо тэр их ялагдлын дараа ардчлалын төлөх бүх хүчнүүдийг нэгтгэж дараа нь одоо амжилт гаргаж байсан ийм түүхтэй. Тэгэхээр ялагдал бас өөрөө ардчилсан намд их үр дүнг авчирдаг. Тэр алтан үеэл өнөөдөр хүлээгээд идэг. Гэтэл өнөөдөр нөгөө тэр дараагийнхаа шатыг хийх гэтэл нэг юм цогсон гацаа. Тийм учраас би энийг юу гэж оншилж байгаа гэхээр одоо бол хуучин бол манайхын дотоод зөрчил лидерүүдийн үл ойлголцол тийм ээ. Тэдний доор нь ингэж эвдрэлцүүлдэг тийм ээ. Тийм тогтолцоо энэ том шалтгаан байсан. Өнөөдөр тэгвэл эн чинь дээрээ нийлчих. Өнөөдөр нам дамжсан болчих. Өнөөдөр ардсан намыг ийм сул дорой ийм хагаралтай тийм ээ. Ардчлалыг ийм баталгааргүй болгох ийм захиалга гаднаас өгж байна. Энэ бүгдийг чинь ингээд бүх намуудыг дамжсан ийм том одоо сүлжээ байна. Тэнд өнөөдөр ийм захиалга өгж байгаа юм байна гэж харж байна. Тэрнээс бол ямар ч нөхцөд сонгуул боллоо, сонгуулийн дүн гарлаа. Энд чинь дөрмээрээ сарын дотор хуралдаа шин дарга тавих хэрэгтэй байхгүй юу? Тэгээд дараагийн сонгуулаа бүр зориудаар тийм ээ. Тэгэд их хурлын сонгуул бид нар 38% авч илаа тийм ээ. Нөгөөдөө 43%. Одоо чинь бүр тэгээд 70-80% нөгөө нам ялж шít. Тэгэхээр тэр ялаад байгаа хүмүүс чинь энэ хүсээд захиалаад байгаа юм шүү. Тийм ээ. Гэхдээ энэ дээр одоо үнэхээр яагаад одоо тухайлбал үндэсний зөвлөлт хороо хурлдыг тэгэхээр эрсцэн үрдэггүй тий. Эрс үрэх асуудал байгаагүй шүү дээ. Тодорхой хүмүүс цуглаад хурлуулахгүй шийдчихэд байгаа байхгүй. Хурлуулахгүй гэдэг шийдвэрийг одоо хэн гаргах вэ? Гүйц зөвлөлтөөр гаргаад байгаа. Эрсцэн бүрдүүл тэгэл хурлдахад ямар ч асуудал. Эрс бол хангалттай байгаа. Хурал нь эхэлсэн. За. Өөр завсарлаад орой болсон шүү дээ. Шөнийн 10-12 завсарлаад маргааш цуглах байсан чинь цуглуулаагүй байхгүй. Тэгээд дараа нь яг тодорхой өдөр зарлаа цуглуулдаг ихлээр тэр одоо гаднаас өдөрдөглөж байгаа хүмүүс ч юм одоо хин ч юм өмд гүйц зүйлийг хурдуулаад тараачж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Өөрөлд бидний өөрсдийн гараар өөрсдийг боож халаад байгаа байхгүй. Та бүхэн энэс одоо эзнийг нь өөрөөр хэлбэл одоо нөгөө намд байна. Одоо энэс хин хожоод энэ альва улс төрд нэг хууль өгдөг байхгүй. Юмны шалтгааныг гэвэл хэн хохирж гин, хэн хожиж гин. Тэгээд тэр л байдаг гэж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр хожиж байгаа ойлгомжтой байгаа шүү дээ. Тэгтээ танаа дотор бас нөгөө гэрийн нохоотой нийлсэн, хэрийн бохоотой нийлсэн гэрийн нохоо гэдэг шиг нөгөө талтаа бас одоо яг сүлжирсэн тэдэртээ одоо хуйлцсан нэг хэсэг байна шүү. Одоо тийм байж ижил ингэж чадсан шүү дээ, тийм ээ. Тийм байж ижил тэндээ захиалга авна. Тэгээ эзэндээ очиж хийсэн ажлаа тайлагнана тийм ээ. Шагнал харамж авна тийм ээ. Ердөө тийм л юм явж байгаа шүү. Зүгээр мам ардснаа зүгээр 8 алчиж шүү. Зүгээр задгаан мөнгөнд явуулчихдаг байхгүй. Өнөөдөр ардчилсан намын шинжилэл ярьж байгаатай холбоотой зарим нэг одоо фракцууд татан богдож байгаагаа аль биесээр зарлж байна. Нөгөө талаас болохоор пракс гэж угаасаа намын бүтцэд байхгүй. Энийг одоо үүсгэн байгуулдаг, татан буулгадаг тийм дүрэн байхгүй гэж тайлбарлах юм. Тэгэхээр энэ практик одоо зарлаад байгаа хүмүүсийн одоо ашиг сонирхол нь юу байгаа юм бол? Одоо тэгэл тэрний цаг хугацааг харуулна да. Бүх юмд тийм ээ шалтгаан бий, бүх юмд захиалагч бий, бүх юмд бол одоо хөрх үрдүн байгаа тийм ээ. Тэрнээс л харна. Энийг одоо үнэхээр дотор нь орж үзээг учраас тийм ээ. Ямар зорилготой юм үйл явц яваад байгаа юм тийм ээ. Одоо бодлоготой яг уриалгын үед зөвлөлд 2 жил бид энийг яриад байгаа шүү дээ. Ер нь бол пракс хэрэггүй тийм ээ. Пракс ийм утгаараа хэрэггүй тийм. За үндэсний зөвлөлт хороо удахгүй болох намын их хурлаар намын дүрмийг шинжилнэ. За шин дарга томилно гэж зарлж байна л да. Гэхдээ үнэхээр тэгээд намын дүрм өөрчлөөд нэг хүн гарч ирээд үнэхээр одоо таны одоо яриад байгаа энэ том бүлэглэл хуйлдаан болчихсон. Тэгээд өөрчлөхөд маш хэцүү.
одоо тэнд нэг шинэ хүн очиод шинэ дарга томилогдоход бүх зүйл ном горимын дагуу болчихно гэж бодохгүй байна л да. Тэгээд яах ёстой юм бэ? Нэг хүн яг тийм баг хүмүүс за хэн намын дарга болох чинь та болох чинь нүү. За ингээ намын дарга гэдэг чинь одоо намын 50% өөрчилж чадахгүй шүү дээ. Тийм. Одоо энэ 8-аар нэг намын дарга 50. Тэгээ юу ч өөрчлөхгүй. Тэгэл улам л энэ нам тэр бол нөө том зурглалаар чинь 3 сонгуулийг одоо багцлаад одоо зарцсан л байна шүү дээ, тийм ээ. Ингээд энэ их хурлын сонгуул дээр бүр унж болох бүх юм хийлээ, тийм ээ. Хийж өглөө. Тэгэд дараа нь орон цагийг бүр авахар байж. Би сая 10 хэдэн сумаар орсон 5 аймгаар ажилласан. Үнэхээр манай хавтгай яа баг 60-70% ялахаар байсан байна. Тэгээ энийг бас ингээд тушаачиж. Одоо цаана бас хамгийн том ерөнхийлөгчийн сонгуул байна шүү дээ, тийм ээ. Яаж энийг одоо ингээд саатал тушаах гэдэг энэ том хуультай л яваад байна шүү дээ, тийм ээ. Тэрний тулд өнөөдөр намын дарга одоо ийм тийм хэрэгтэй хэрэггүй энэ тэрэг л яваад байгаа. Эцэс өнөөдөр үнэн намын дарга бол өнөөдөр юм шийтгэв. Гол нь энэ намд дотоод ардчлалын гишүүд нь эрх мэдэлтэй байдаг тэр тогтолцоог өнөөдөр сонгох хэрэгтэй байхгүй. Намын дотоод ардчлалыг бий болгох хэрэгтэй байхгүй. Буруу ч бай зөв ч бай тийм ээ. Бүх шийдвэр энэ бол гишүүдээс их үүсвэртэй тийм ээ. Энд ардсан нам өөрөө ардчилгүй бол тэгээд энэ Монгол улсад юу ардчил гэж байхгүй болох байхгүй. Ямар ч баталгаа байхгүй бол бидний хамгийн том одоо манай Монгол улсын тусгай тогтнолын тийм хамгийн том баталгаа бол ардчил. Яг л бид нар олон мянган жилийн түүхэндээ бол анх удаага энэ 26 жил үнэхээр нэг жинхэнэ өөрснийгээ мэдэж бүх шатанда тийм ээ улсынхаа нэг эрх мэдлийг өнөөдөр монголчууд бид өөрснөө хэрэгжүүлж байгаа байхгүй. Энэ одоо хорсолтой хүмүүс байдаг байх л та. Тэгээ тэрэн дотор бол өнөөдөр манай энэ ардчлалын баталгаа бол ардсан нам мөн шүү дээ. Энийг бол хинж өгөөсөх аргагүй байхгүй. Тийм учраас өнөөдөр зоргийн хааллах болж байна. Тийм учраас өнөөдөр тийм ээ ардсан намын лидер болгон дээр бол ямар том сөрөг ажиллагаа явагддаг тийм ээ. Тэд яаж тэднийг дотор нь бол үл ойлголцол бий болгодог. Яаж өнөөдөр ардсан намыг дандаа хагалж бутаргаж тийм ээ хувааж наймаарч иддэг. Энэ бүх юм чинь 26 жилийн маш даалган дээр тавьсан шиг харагдаж шүү дээ. Тийм шүү дээ. Ардчлалын намын даргад нэр дэвшиж байгаа их олон хүмүүсийн нэр явж байна. Тэрний дотор бас таны нэр яваад их удлаа л да. Та үнэхээр энэ намын дарга болох уу? Одоо тэгж зарим хүмүүс зарлаад эхэлсэн шүү. Яг хүмүүс бол зарлаад тэгээд бүгдээрээс өрсөлдөд одоо тийм их хурлаасаа марафон нэгд бол ямар хэлбэрээр намын дарга сонгох нь ойлгомжгүй байна тийм ээ. Хоёр өнөөдөр ардсан нам за парламентод 9 гишүүнтэй үлдсэн. Энэ нөхцөлд намын дарга нь гадна талаа байсан дээр үү парламент дотор байсан дээр үү гэдэг энэ зарчмын шийдлүүдийг хийх ёстой. Ингэж өрсөлдөгчд тодорхой болох байхгүй тийм ээ. Тэрнээс өнөөдөр одоо ингээд цэвжүүд дэлдээд байвал хинч дэлдээд иж чадна тийм ээ. Миний хувьд бол яг л тийм байсан шүү дээ. Өнөөдөр эцэст зүгээр ямар нэгэн хууль дандаар 8-аар тэгж ардсан намын дарга болох асуудал бол ерөөсөй байж болохгүй. Тэр бол ерөөсөй хинч хэрэггүй, намд хэрэггүй, усад хэрэггүй. Харин үнэхээр одоо намынхаа дотоод ардчлалыг бий болгоод тэгэхээр намынхаа дүрм журмыг боловсронгүй болгоод өнөөдөр намынхаа үзэл баримтлалыг дахиж үнс зүйлрүү илүү чиглүүлсэн ойлгомжтой болгоод ингээд одоо эл тодор намын даргаа сонгоод гаргахад бол үнэхээр хинж хинхэхгүй хийх хүмүүс зөндөл байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр танай намын ардчлалын одоо залуучууд гэдэг зүгээс бол одоо ирж аваа цагийн дууг харж аваа хүмүүс дуулдаггүй маа гэл. Одоо нэг тийм зүйл яриад одоо энэ нам шинжлэх төгсдөө за тэр дундаа одоо шинэ залуучууд гарч ирэх ёстой. Одоо хуучин хүмүүс бол үнэхээр шинжлэх гээд чадахгүй байна гэсэн тийм бас дүгнэлт явж байна л да. Та тэгэхээр бас тэр ардчлалын анхдагчдын нэг нь яхахгүй та тэнд нөгөө харж аваа ирж аваа цагийн дуу дуулах гэдэг хүмүүсийн нэг нь. Үгүй тийш тань би бол хэлээд байгаа шүү дээ. Намайг оролцуулаад одоо хуучин хүмүүс бүгд зайгаа тавьж өгөө яваа тийм ээ. Би ч гэсэн тавьж өгмөр байна тийм ээ. Тэгэхээр нөгөө яг нөгөө моан санаачх шиг болчиход байгаа байхгүй. Ерөөсө практик хэрэггүй тэгвэл та нар практик биш та нар одоо юу ч гоцор бид нар эндээ ингээд юм хуваагаад цаашаа явна гэдэг ийм зарчим хэрэгж явдаг байхгүй. Тэгэхээр яг зүгээр бид нар гадна талдаа үгүй хэлээд одоо шаардлага тавиал ингээд дууссан тийм. За тэр ч яг дүүрч бид нар ямар тэр юм хуваалцаж идэх гэсэн бол байхгүй. А өнөөдөр бол юу гэдгийг за үнэхээр одоо сайхан бүгдээрээ залуучуудаа гаргая гэдэг. Тэгснээр тэгээд яг өөр өөрснийхээ одоо бүр ард байсан бүр ийм утсан гүгэлтээнүүдээ гаргаж тавьчаад ингээ явах гэж байгаа бол нэг бүтггүй. А эсвэл за боли гэснээр чийл бол бид нар бол хэвээрээ гэх юм бол өсөө бас утга байхгүй тийм үү? Юу гэж дахиж тэдний тийм болцоо олгож энэ намыг улам ангал руу түлхэх юм шүүж идэг. Энэ бол эцэст хувь хүний асуудал биш тийм ээ. Энэ олон хүний хувь зайны асуудал. Тэрний төлөө хүн болгоно чад гатахаар зүтгэж байна. Бид шууд холдыг гэдэг байгаа 9 их хурлын гишүүний нэг холдоо таашаа болтгоо тийм ээ. Тэтэл түгүй намын өмнө хариуцлага хүлээгээл явна шүү тийм ээ. Энэ бол өөр ямар ч арга байхгүй шүү. Агцгүй өнөөдөр одоо
яг үнэхээр намын удирдлага, намынхаа шинэ бодлого, энэ залуучуудаа яаж гаргах юм. Энэ юмуд бол зөв тавих хэрэгтэй байхгүй. Тэр залуучууд ч гэсэн энэ тэнд очиж хүмүүсийн хатгаасаар биш тийм ээ. Дохиураар биш. Үнэхээр тэр гишүүдээсээ дэмжлэг авч гарчих хэрэгтэй байхгүй. Тэр одоо сая бол нэг сайхан юм бол манай намд зэгцэрэг бас нэг том болцоо энэ орон нутгийн сонгуул нөгөө талд олгож байгаа. Хэдийгээр бид энэ дээр бол одоо 30% цөөхөн ялагдах муухай боловч гэхдээ бол манай яг ардчилсан нам гэж л төлөөлж намын гишүүдээс 2000 гаруй одоо бүх шатанд иргэдийн хурлын төлөөлөгч сонгогдоо тийм ээ. Өөрөөр ард түмнөөс мандат авсан. Ард түмний өмнө эргээд 4 жилийн өмнө дараа хачаад хариуцлага хүлээх ийм хүмүүс сонгогдож байгаа байхгүй. Эднэр чинь энэ намыг өнөөдөр нуруунд дээр тээж явах. Угаасаа яг шинэ үндсэн хууль, нарчсан тогтолцоо энэ бүх юмараа бол төр ард түмнийг холбогдож байгаа энэ намын гишүүд тийм ээ. Ядангуяа ард түмнээс сонгогдсон энэ хүмүүс чинь өөрөө бол энэ намынхаа шинжлэлийг бүх аймаг сум улсын хэмжээнд хийх одоо бүрэн одоо болцоотой ийм хамт олон бүрдэж байгаа байхгүй. 11 сарын 16-нд болох энэ үндэсний зөвлөлт хорооны хурал одоо болох уу, дахиад хойшлох уу? Үнэхээр тэр болно гэсэн баталгаа байна уу? Гэхдээ одоо бол хойшлуулаад ямар ч утга байхгүй л тийм ээ. Тэгвэл болно. Гэхдээ энэ удаа бол ингээд их хурлаас нэг 3-4 хоногийн 3-7 хоногийн өмнө болж байгаа учраас одоо юу гэдгийг нэг намын дарга дээр үүсгээгээс төр дарга марга тавиал тэр утгагүй болох байх л да. Гэхдээ бол яаж их хурлаа нэг зохион байгуулах, их хурлын төлөөлөгч хэн байх юм тийм ээ. Би бол энэ сонгогдсон төлөөлөгч байх ёстой гэж бодож байгаа. Энээс илүү одоо ард түмэн их хурлын төлөөлөгч сонгоод өглөө шүү дээ тийм шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр сая орон нутгийн сонгуулиар сонгогдсон хүмүүс уг нь их зөв байна шүү тий. Энэ чинь бол ард түмний шалгуурыг авсан, ард түмнээс ирэх авсан хүмүүс өнөөдөр ардсан намынхаа тийм ээ төлөөлөөд тэднийхээ төлөө одоо дээд шийдвэрийг гаргах хамгийн одоо хинж тийм ээ хингэхгүй тийм ээ. Тэгэхгүй бол очиод дахиад нэг хуучин шиг ингээд өөр өөрсдийнхээ одоо тэр бараагц хэдэн үнэтэй үндэсний зөв харин тэгээд нэг багцалцгаагаал тий. Тэгээд авцраал нэг зочд буудал буулгаал тэгээд одоо дайлж сайлаад маш муухай үйл явц байж болохгүй байхгүй тийм. За баярлалаа. Хоёулаа намын яриагаа түр орхиод өнөөдрийн энэ та их хурлын гишүүнийтний хувьд за ардчилсан нам өнөөдөр бол 9 гишүүнтэй, за ардын нам нь одоо 65 гишүүнтэй. Үнэхээр энэ цөөнхийн цөөнх нөхцөлд өнөөдөр ингээд ажиллаж байна л да. Тэгэхээр та бас ингээд ардчилсан намын бүлгийн гишүүний хувьд одоо ардчилсан нам ер нь намын бүлэг ер нь өнөөдөр шийдвэр гаргах төвшөнд оролцох тэр оролцоогоо хангаж чадж гэнэ үү? Үнэхээр одоо нөгөө тал 65 хүнтэй байхад өнөөдөр ардчилсан намын санал одоо төвшүүлсэн бодлого хэрэгжих өрн боломж байна уу? Одоо тийм боломж харах л ёстой. Яг парламентод гишүүдийн тоо олон цөөн хамаардаггүй. Парламент бол ерөөсө хоёр үндсэн бүтцтэй олонх цөөнх засгийн газар сөрөгч. Тэгэхээр энэ дуу хоолой бол тийм ээ. Парламент дотор бол хэдэн хүн байгааг үл шалтгаалаад энэ чинь ард талд нь тийм ээ тэр намын тэр олон зуун мянган гишүүд байна шүү дээ тийм ээ тэр дэмжигчд байна. Тэр намын дэмжсэн ард түмэн байна, сонгогчд байна. Тэр дуу хоолойг өнөөдөр бол одоо бид хөргөж явах хэрэгтэй. Өөр арга байхгүй. Тэгж ярих юм бол одоо бол энэ 65 хүн чинь бол ард түмний 43% санал авсан. Тэгвэл одоо бусад 11 хүн бол ард түмний 57%-ыг төлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл энийг бол одоо манай эрх баригчид яг өнөөдөр жоо сонгуулийн дараа хоёр сонгуул том ялалт хүлээгээд байгуулад нэлээд тийм одоо хөөрлийн байдал дуусах байх шиг байна тийм ээ. Гэтэ энэ бодит төрсөн дээр буугаад ирэхлээр бол үнэхээр сөрөгчөнтэйгээ ойлголцож зөвшөлдсөж аливаа асуудыг энэ чинь сөрөгчөнд байгаа тэр цөөхөн хүндээ биш цаана байгаа ард түмэнтэйгээ ойлголцох асуудал юм а гэдгийг ойлгох цаг ирнэ. Тэр үед бол одоо бидний тавьж байгаа бидний бодлого гэж байхгүй шүү дээ. Одоо ингэ сайн хөтөлбөрүүд чинь бид нэр хаягла нам дээр хаягла үгүй байхгүй. Энэ чинь ард түмний л тийм бүх сонгогчдын уулзалт тийм ээ санал асуулга бүх юмар гарч ирсэн ийм хөтөлбөрүүд шүү дээ тийм. Гэмшлэнгээр энэ ийм зөв асуудлууд дээр ингэ зөвшөөрчөөд харилцаад явахаас арга байхгүй. Өнөөдөртөө бол яг зүгээр шин тутам одоо парламентын олон өнөөдөр бас нэлээд тийм онгороо байгаа тийм ээ. Дээрлэхүү байгаа, дээрэнгүү байгаа, дарангуйлж байгаа. Гэтэ би энэ цаг үеийг бол нэг удахгүй чадахгүй хаа гэж найдаж байна. Тэгэхээр ер нь яг таны сая энэ ардчилсан нам дотор үүссэн энэ болох бүтэхгүй зүйл ганцхан ардчилсан нам дотор байгаа ч зүйл биш. Улс төрийн бүх намууд за тэр дундаа одоо Монголын өнөөдрийн төрийн тогтолцоонд бий болчихсон. Үнэхээр эмгэнэлтэй хүн болгоод мэддэг мөртлөө тэгээд одоо хизээ хин яаж өөрчлөх нь тодорхойгүй ингээд
бүгдээрээ одоо амьдарч байгаа нийгэмдээ тэр төр засагтай үнэхээр сэтгэл хангалуун байна уугүй үгүй. Тэгсэн мөртлөө энэ одоо хэдийн хугацаанд ингээ хараад яваад их гэдэг нь ойлгомжгүй ийм нөхцөл байдалд байгаа юм л та. Тэгэхээр ер нь энэ яаж бид нар өнөөдөр энэ нэг чөтгөрийн гэмээр энэ боломжгүй энэ зүйлүүдийг одоо цэгцлэх вэ? Яаж бид нар одоо хөгжих вэ? Одоо энэ нэг утгагүй байдлаас яаж гарах вэ гэдэг дээр та өөрийн бодлоо хуваалцаач. Яг энэ дээр бол ингээд үндсэн хуулиуд дагаад одоо тийм иргэний олон хуулиуд гарсан. За энэ өнгөрсөн парламент эрүүгийн бүх багц суульд эргэцүүн шинжилгээ том алхам хийсэн шүү дээ. Одоо ухраачлаа. Гэтэ энийг бол бид том зөвчлөлөөр эргэж оруулж иж болох байх гэж найдаж. За дээр нь бол сонгуулийн хууль тогтолцоо тийм ээ. Ингээд улс төрийн намын хууль одоо миний ганц мөрөдлөөс. Яг дэлхийн жишг болох юм улс төрийн намуудын хууль гаргая гэдэг. Энэ дээр бол олон жил ажиллаж байгаа. Тэгээ амжсангүй өнгөрсөн парламентэд үнэхээр хинж олонх биш тэрийг хүсэхгүй байна. Яг бол улс төрийн намын шударга хууль гарчих юм бол тэдний тэр нөгөө энэ бүх улс төрийн намаар нөгөө мөнгө угаадаг тийм завааруулдаг юм байхгүй болчих шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээсээ татгалзахгүй байсараад өнөөдөр энэ сонгуул явуулчлаа. Одоо энэ хуулийг энэ олон гаргахгүй нь ойлгомжтой. Тэр явахт найдахгүй. Тэгэхээр одоо бол энэ ардчсан нам өнөөдөр яг Монгол улсыг дандаа авардаг. Үнэхээр Монголын улс төр улс төрийн тогтолцоо арчил ирээдүйд дандаа авардаг. Яг тэр цаг үн юм байна. Тэгээ өнөөдөр бид нар яг энэ намын шинжилгээрээ шинэ дүүрэн шинэ одоо үзэл баримтлал зохион байгуулалтын дотоод зохион байгуулалт энэ бүх юмараа бид үнэхээр яг 21-р зууны одоо шилдэг намын хөгжлийг өнөөдөр Монгол хөрсөн дээрээ буулгаж чадвал энэ өөрөө бол бусад бүх нам манахыг болно. Бүх нам манахыг дагна. Яг бол тэгж өрсөлдөж бас тэр хэмжээнд гарчна. Тэр нь ч гэсэн зөв. Ингээд тэрэн дараа нь бол төрийн хууль болоод явах байх. Одоо ийм дараалал орохоос аргагүй ч байгаа байхгүй. Тийм учраас одоо ардчсан намын шинжилтээр бол бид нар маш их анхаарч байгаа. Яг энэ бол зүгээр нэг манай нэг намын шинжилэл хэдэн хүний асуудал биш болчиход байна. Монгол улсын хувь зайны асуудал болчиход байгаа байхгүй. Тийм учраас энэ шинжилгээг бол бид нар маш зөв хийн. Маш олон талаас нь бодож маш их ирээдүг харж. Одоо Монголын арчил гэдэг өнөөдөр дэлхийн нийтэд бас одоо бэлэн муулдаг болохоос бас бахардгийг шүү дээ. Яригддгийн, анхаардгийн тийм ээ. Тэгэхээр бол тэр хэмжээнд одоо болон улсч гэсэн жишг болохоор ийм 21-р зууны улс төрийн шинэ хүчнийг бол бий болгоно. За баярлалаа. Бид хоёрын ярилцлагын цаг энэ хүрээд өндөрлөж байна. За мэдээж одоо яг улс төрийн нөхцөл байдлыг харахад өнөөдөр энэ эрх баригчид одоо за өмнөх 4 жилд л одоо ийм хэцүү болчихсон. Энэ их үрзээл одоо ийм болчихсон. Улс орныг дампууруулчихсан гэдэг. Дараагийн удаа магадгүй нөгөө улс төрийн хүчин гарч ил одоо өмнөхөө л ингэж яриад идэг. Тэгсэн мөртлөө бид нар яг одоо юугаараа ялгарх юм бэ гэдэг тэр улс төрийн намуудад бас байхгүй л юм л да яг адилхан. Тэгэхээр та яг өнөөдрийн энэ эрх баригчдын явуулж байгаа үйл ажиллагаанд юу ямар дүгнэлт өгч байна? Би бол маш шүмжлэлтэй хандж байгаа шүү дээ. Хандгаач байгаа байхгүй тийм ээ. Үнэхээр яг ажиллаа хийгээд юм өөрчлөгсвөл 100 хоног байсан. Тэгээ энэ 100 хоногоо тэгээд бялуу хаваасараад дуслаа тийм ээ. Одоо ажилдаа орё гингүүтээ болохоо одоо өнгөрсөн 4 жил рүү чихэд байгаа. Өнгөрсөн 4 жил ч ерөөсө ардчсан намын 4 жил байгаагүй. Энэ бол парламент байсан бүх намын тэр тусмаа Монгол Ардын намын хамтарсан 4 жил байсан. Бүх шийдвэрүүдийг хамтарч гаргаж ирсэн. Зөвшөөрс гаргаж ирсэн. Тодорхой засаг хамтарч ирсэн тийм ээ. Гол яам сайд нар бол Монгол Ардын намаас байсан. Эсвэл одоо Монгол Ардын намд байгаа хүмүүс байсан. Энэ дээр бол юу гэдгийг тэр бол зүгээр одоо хоосон одоо пропаганд тэр бол хоосон үзэл суртал. Яг юу үлдэх вэ гэхээр үнэхээр цаашдаа бодит суурин дээрээ улс орны эрх ашигтнээс зөв шийдвэр гаргадаг тэр тогтолцоог өнөөдөр хамтарч бий болгох хэрэгтэй. Энд бол бидэнд бол маш их санаа бий. Энийг бол манай эрх баригч түлээж авахаас байхгүй гэж байна. За их баярлалаа. Ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд баярлалаа. Амжилт хүсье. За эрхэм үзэгчдээ өнөөдрийн манай Монгол улсын хөгжүүллийн нэвтрүүлгийн зочноор улсын их хурлын гишүүн болд оролцлоо. Ингээд бидэнтэй хамт байсан үзэгчдээ баярлалаа.